Сайн байцгаана хүүхдүүд. За манай өнөөдрийн шидэт харандаа болно эхлэхэд бэлэн боллоо. Ингээ оролцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Эхний хүүхэд нэр хэм блэ? Ингчэн. Ингчэн хэдвээ сургууль? Олонлог сургуулийн ингчэн орж иржээ. Дараагийн хүүхэд? Эмүүжин. Эмүүжин чи аль сургууль? Америк сургууль Улаанбаатар. Дараагийн хүүхэд? Чингөө. Чингөө аль сургууль? 32 дугаар сургууль. Энэ хий боловсролын 32 дугаар сургууль. 32 дугаар сургууль. Газрын одоо хурдууд орж ирсэн биш үү? Сайн сурдаг хүүхэд. Заяа. Эрдмийн ундраа. Заяатай чи би түрүү танилцсан тийм ээ. Эрдмийн удаа цогцлбор сургуулийн Заяа орж ирж байгаа. Дараагийн хүүхэд? Ариун бэлэг. Ариун бэлэг. Хаал дургийн 114 дээр сургууль. 114-ийн ариун бэлэг орж иржээ. Дараагийн хүүхэд? Анхлон. Аль сургууль? Ээлтэдэдүү. Ээлтэдэдүү. Ирэлт гэгээдүү гэдэг сургуулийн хүүхдүүд орж ирсэн байна. За ингээ өнөөдөр нэг хөгжүүлэлттэй үлгэр зохиох. Үлгэрийн дүр бүтээнэ хэдвэл. Тэгээ ховцтой юутэй хэдийн. Энэ зургаан зурхын тулд үзэг балмаструуд аваад багшигаан анхаарнаа. За тэгээ. За 100 дугаар дүрсийг нэг хэлбэрийн нэг арай нэг өөр хэлбэртэй. Ийм маягтай. Ингээ гаргаж байгаа. Яг 100 дугаар биш вэ тийм ээ, Элбис биш вэ тийм ээ. Ингээ гаргаж дээ. Тэгээ багшгаа хараад явж. Энэ дотор нэлээд том ийм 100 дугаар бас игээд өгч. Эртний урдын цагт ноён баавгай амьдран суудаг байжээ гэж үлгэр зохионы төл. Гэтэл нэг өдөр гэж явцдаг шүү дээ тийм ээ. За баавгайны чихч нэг иймэрхүү байд. Толгойд нь зөгцсөн хэлбэрийн олоод тавьчихна. Баавгайны дотор тал яг хаа дахиад ингэж орж ирнэ. За хамар болж үлээтэй. Хамрыг бол одоо яат тавьсан болов шүү. Энэ хамрын дээр нэг юм гялан байх хэрэгтэй. Тэгвэл их гоё харагдаж байна. Баавгайн төрөгч ингэ харагдаж байна. Баавгайны ам бол ер нь иймэрхүү шүү. Иймэрхүү шүү. Тэгээ энд нэг шүд цугуйлагч бол ус их өөрхөн бол. Ноён баавгай. Нүдийн жаахан хоолхон ингэж хийвлэхгүй. Хөмсг их сүртэй. Ягаад гэвэл бид нар чинь нэг үлгэрийн баатар зохиож байна шүү дээ. Нэг ингэсийг чад нэг ноён баавгайн толгой бол дандаа тэгээ энэ дээр нэг хэдийн ширхэг цэг тавьчих тийм ээ. За баавгайн төрх бол энэ. За ноён баавга гэж чинь ноёны малгай өмсөх гэдэг нэ. Энэ бол ерөөсөө нэг ийм л юм байж. Ноён баавгай. Ноён баавгай гэдэг дүр байх нь шүү дээ. За биенийх нь хэлбэрийг бол ерөөсөө ингээл хийчихэр. Энтэйс аваад тэгэл ийш нь ингээл биенийх нь хэлбэр хардчих. Хоншоор нь ингээд энэ Монгол улсын гутлын чи ил үсгэр хийчихдээ шүү дээ. Ингэж орч ирж.
Энэ нь болохоор ингэж орж ирээд. Ингэж тарж байгаа. Ингэж сүртэй хийвэл баавгач өөрөө их сүрлэг амтан байна гэдгийг дарагдж байгаа юм да. За энэ том нудрахтай нэ. Тэр гар нь харагдахгүй том нудрах байд юм аа. Антаацтай. Нудраган тэр. Дээлийнх нь авчи гараад ирж байна тэрэ. Ингээ явах юм шүү. Ингээд. Ноён баавгай маань ингээ гараад ирсэн шүү дээ. За баавгач ямар өнгөтэй байдаг үлээ? Бороор хийж болно. За ямар ч үсэн энэ чихэн доторх энэ өнгүүдийн ихтэй бор өнгөнөөс өмнө ингээ тагалзах хэрэгтэй. Бодчих хэрэгтэй. Гэсэн үг тийм ээ. Бодохдоо биерэн балмастараар ингээл илээд утчихна. Зөөлхөн дарна. Чанга дараад энэ нэг хүч орохгүй. Харин ур орно гэсэн үг. Баавгага ингээд шүдийн ингэж үлдээгээд энэ хэсгийг ингээ гаргаад ирвэл. Нүүр бол ер нь баг нэлээд шүү дээ. За одоо энэ сайхан ноён баавгайгийн ноён малгайг энэ одоо ингээд бодно. За дээлийг бол одоо та нар өөрсдөө одоо зохионо. Дээлийг. Ноён малгай чинь нэг ийм малгай байт. За тэгээд дараа нь үлгэрээ зохиох. Тэр их чухал ажил шүү. Дүрээ зохиочиход үлгэр зохиох гэж одоо мундаг ажил бий дээ. Одоо яаж зохиож болно тийм ээ? Энэ нөгөө тогсын өд байдаг л байна. Тийм ээ? Энийг ингээ солонгоруулаад явчихна. За ингээд энэ дээр хэрдний чулуутай гэж бас. Лаг энэ. Тэр. За дээлийнх нь топ шилбэний ингээ гараад ирж байгаа. За дээлийг үлжүүлэлтэ бодно гэсэн тийм ээ. Гутлыг бол одоо саарлаар явчихд болно Монгол гутал. Ингээд. Одоо бидэрт юу үлдэж байна? Дээл. Нудрагуул яах вэ? Ингээд сайхан бодчихно. За одоо ингээд хамтаац дээл хоёрын өнгийг бол яах вэ? Хүүхдүүдтэй өгчий. Та нар одоо тэгээд аль дуртай өнгөөрөө өөрсдөө сонгоод ингэ бодчих. За яг энэ юуных нь энэ хээг тоолгооны борон гэж байгаа шүү дээ, тийм ээ. Энэ өнгийг ингэ өгчий. Энийг өргөжлүүлээд цаашаа болчих нь шүү дээ. За ингээд хэдүүлээ биш үү? Буданга дууга дуулаа ивчдэг тийм ээ. Та нарын хичээл дээр юм зохиолгох нь тэр тийм уран зохиолын хичээл монгол хэл дээр чинь гарна тийм ээ. Тэгвэл энэ баатраа ингээд сайхан зураад тэгээд хөөх нэг аймгай туулаад тусалж угаад нөгөө туулаа нэг мэрэгэн цэцэн байгаа ч үгүй юм уу тийм ээ. Ингээ бодож байгаа сайхан үлгэр зохиох хэрэгтэй. Тэгээ энийг хөдөлгөхлөөр яг анимашн гоё дүр болно шүү дээ. За. Багшийн баавгаан толгой бол гараад ирлээ тийм ээ.
За, ингэчгээс эхлэе. Ингэчээ. Дуутай шүлэг тий. Шүлэг. За, шүлэг шүү. Майл хөөрхөн нүдтэй, модон нэрхэн сүултэй, одоо атхан тавьдаг, онцгой хөөрхөн ааштай, холон хэнцтэй, хурдан шалмын хөдөлгөөнтэй, хуйлмын хяран хөвцдөг, хуйлмын хяран хөвцдөг, хөөрхөн хүрэн тоглол, манай мас зүрэг миний артай тоглол. Оо баярлалаа. Эмүүжин юу дээрс? Шүлэг. За, шүлэг. Миний ээж Монголын үзэсгэлэн тэ сарангуй намайг төрүүлсэн ээж. Яруу сайхан ишигтэй бөн бүрэлсэн ээж. Зөөлхөн цагаан гараараа хөдлөх гэж өсгсөн ээж. Энэ бас дуу байдаг шүү. Зүйтэй уран Үхсээрээ сурган мүлжүүлсэн ээж. Би одоо яг чамайг үлсэн чинь энэ шүлгээ эргээ санаж штт. За, эмүүжиндээ баярлалаа. Чингүн. Хурганы магтаалаас хөх халдсан ихээс хөөхөн цагаан худаг анх төдөө тахта нэрлэх жаахан би ялтдаа жаахан болохоор эдэн удаа хөхөд амтад өвсөө идээд хөггөн уяага эзлээд хөвдөн өсөөд ин. За, чингүндээ баярлалаа. Заяа юу тэрс? Шүлэгтэй. За, шүлэг болчих. Би ах цагаан мэддэг хүн. Айлын өвөтэй амын амар ануу гэж золоолоо. Бэмби мэдээ ээж минь би лагшин номлгүй гэж асуулаа. Өөрөөсөө хүнтэй үргэлж төрүүлж мэдлээрээ хөшөд бурлаад эдэлдэг. Хамгаас эрхэм заншил би ахмад наснаа хүндэлдэг. Ардын сайхан ясан би хүмүүн бидэнд ингэж загтаг юм. Үгийг нь бид марталгүй дагдаг юм. За, баярлалаа заяа. Ариун бэлэг юу тэрс? Манайх ингэж шүлэг чижилсэн. За. Өвөө минь гэртээ уудам тал, эмээ минь гэртээ цэлмэг тэнгэр, аав минь гэртээ хангаар уул, ээж минь гэртээ гэрэл нар, ах минь гэртээ ургаа мод, эгч минь гэртээ ганган цэцэг, дүү минь гэртээ бүжин туулай, харин би өөрөө ганган ирвэхээ. За, сайхны шүлгээс урсан, уйлсан ариун бэлэгтэй баярлалаа. Англи юу тэрс? Ээжийн сургаал. За. Ээжийн сургаал найсах хөөрхөн аштай байвал найдууд олондоо байдаг гэсэн. Өө эцайгүй энэж явбал өд насалдаг гэсэн. Эдэн нам их сурвал эхэн баритэг гэсэн. Ээж надад ингэж загсан эхлэн санаад яваарэ гэсэн. Баярлалаа ариун зай англиунда. Англиун том болоод ямар мэргэжилтэй болох юм? Тогооч, мастер тогооч. Ариун бэлэг. Багш. Багш зураач болоо. Заяа. Зураач болно. Чингүн. Зудаач. Зураач. Эмүүжин. Солонгосын айдол. K-pop айдол. Ямар юм аа? Ямар юм аа гэж. Ямар? Мэргэжлийн юу гинэ? K-pop айдол. За. Ингэсэн. Зураач юу? Оо. Болно. Зураач хүүхдүүд л үү штий. Зураадлаа. Юу ч голохгүй зураараа бяцхан жижигхэн цохноос авахгүйла тийм ээ. Авраг том динзавр тийм ээ. Тэгээ өөрөө төсөөлөөд үлгэрийн бааtruуд. Одоо зураач чинь дотроо их олон төрөл штий. Тэгэхдээ та нар бол Google-ийн кино өдр бүтээгээд тэгрүүл юм гоё тийм ээ. Одоо манайд ч хөгжиж байгаа урлаг шүү дээ. За ингээд. Багш нь энэ хантазын ийм өнгөөр авчлаа. Тэг энийгээ сайхан гүйцээгээд онцог таалах хүүхэд байна уу? Гэхдээ нэг онцог таач марсантай тах юм. За. Санаа төрн бодол төрн. За божин болсон. Нам бэлдээ
Тэр юу вэ? Нам явдалтай. Начин шар дээлтэй. Намс. Тэгээ начин шар. За хитээ юу? Үгүй. Үнэг. Үгүй болоогүй би таах гэж. Нам явдалтай начин шар дээлтэй гэхэлэр чи үнэг үйдэг байхгүй юу? За баярлалаа. Өшөө онцгой байна уу? За чингүү нэг хэлж. Ах トゥ дөрөв нэг малган усдаг. Ах トゥ дөрвөн хүн нэг малгайтай тийм ээ. Ястай мэдхий. Ястай мэдхий. Биш. Чи таах юм уу? Буужиглоо. Ширээ. Ах トゥ дөрөв нэг малгайтай. Мундаг гой дүрсэлж байгаа шүү. Заяа юу гинэ? 10 зэрэг ардаа нүртэй тэр юу вэ? 10 зэрэг Ардаа нүртэй. ардаа нүртэй. Англи руу хариулах гэж юм. 10 зэрэг ардаа нүртэй. Заавар явж шүү одоо энэ яана. Хөөе туслах хөөхд байна уу? 10 зэрэг ямар айхтар байсан вэ? 10 зэрэг ардаа нүртэй. Хүн Биш. гар. Хөдий уруу. Төгөж байна уу? Төгж гин. Гар уу? Биш. Таацсан шүү дээ. За англи нэг онцгойлж. Хан тэгээд тэр юу вэ? Тэр чи 12 жилд ордгийн нөгөө нэг хөв. Мөн үү? За баярлалаа хөхтөд. Одоо хэдүүлээ штэ. 6 гүйц дуудаад сайхан онцгой таалцлаа хэдүүлээч. Хүүхдүүдийн найзуудаа хүсэл бодлоо би зурж байна. Зураас бүхэн минь амтлан баясаа зураг сайхандаа. Хүүхэд бүхий аяастай хүслээ бид нар зурж чаднаа. Би чаднаа, чи чаднаа. Бид бүгдээрээ чаднаа. За ингээ бүтээл төрх агшин гэж сайхан агшин байдаг. Манай хүүхдүүд бол одоо ерөөсөө мондөг зурж байгаа юм да. Жигдэхэндээ. Багш та нараасаа урам авдгийг. Бахархал шүү дээ. За ингээ сайхан үгээр илэрхийлснээс үзүүлж илэрхийлье. Одоо харж байгаарай. Эхний хүүхэд авиаслаг зураач. Ингэчингийнхэн зургийг үзье. Ингэчин. Тийш харуулаарай. За тэр жаахан дээш өргөдөө. Өнгө хослол энэ төр одоо ингэчингийнхтэй цаатлын үйл явдлыг хийхэд их гоё болчих тэр ой дунд амьтад цугулцсан тийм ээ. Наан ингээд ноён явж байгаа. Энэ шатар чинь ноён баавгаа үйж болно шүү. Тэгээ ой амьтадтайгаа ээлж шатар нүгээд тэгээд нэг жижигхэн туулаад хожигдчиход өөрийгөө тэр их нөгөө хулган туулайгаа алдаршуулж байгаа тийм зохиол бас байж болох юм биш үү. Гинт хэн одоо тэгэл ороод ирлээ. За ингэж сайхан зураг болсон. Амжилт хүсье. За чи ингэ сайхан өрнүүлээрэй заяа. Чамд ингэ нөгөө бичих цайч үлтэр байж шүү. Сайхан зураг зурсан ингэчэндээ амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Эмүүжин. За гоё. Манай хүүхдүүд бол ийм гоё өөрийн гэсэн их гоё ягт төрсөлийг чөлөөтэй ингэж гаргаж ирж байгаа. Энэ дээр хамгийн гоё онцлог нь тэр хамрыг гаргаж ирээ нүдийн жижиг болгосонд л хамаг учир ноёж шít. Тэгээ ингэж өөрийн төрхтэй одоо энэ бол давтагдчихгүй чиний төр. Тэгээ энийгээ цаашаа өргөжлүүлээд гоё ягт ном болгож ингэж бүтээгээрэй заяа. Сайхан зураг зурсан Эмүүжиндээ улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Чингүн. Чингүн гоё. Тэр их гоё гүйцэтгэлтэй гаргаж ирдэг Чингүнийг. Тэгээ тэр төрх байж байгаа байдал тийм ээ зураас нь их уран байгаа. Дүрслэл нь их гоё байгаа. Энэ чиглэлээр маш том уран бүтээл хийж одоо гоё үлгэрийн номуудыг олноор гаргаарай заяа. Чи чадна. Чингүндэн амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Заяа. За ойдоо ер нь ингээд элдвтэй шүү дээ. Та нарын энэ бүтээлүүд чинь дандаа номын чимэг зураг болохоор
шууд ингэ зурагдсан байна. Сайхан зураг зурсан заяатан улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Ариун Бэлэг тод томрон ийм гоё дүрслэлийг өөрийн гоё төрхтэй болгож маш гоё гаргаж ирж байгаа. Харьцаа, толгой, тэр өнг, хувцлалт энэ төр маш гоё дүрээ гаргасан. Нүдэн хүртэр нэг юм хэлж шít. Багууч нэг ийм хачин ууртай нүдтэй. Гүнигтэй шиг хайшиж чинь тий. Тэр одоо дээдлийн нөгөө тогсын өөд энэ тэрийг бол маш гоё гаргаж ирсэн. Ноён Баавга гэдэг сайхан ном гаргаарай. Ариун Бэлэгтэй амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Анклунны зургийг үзнэ. Тэт. Хачин гоё. Тэгэхээр зураг бол дандаа дүрсээс бүтэж байна гэдгийг ойлгоцсон хүүхдүүд бол тэрүүгээрээ дүрэн гаргаж ирээд ингээ хөгжилтэй дүрийг ингэж гаргаж ирдэг. Маш гоё болсон шүү. Анклундан улам их амжилт хүсье. За ингээд сайхан авиаслаг зураач хүүхдүүдтэй яг уу. Багш нь урд чинь нөгөө цэлцэг нүур чихрээ тавьсан байгаа. Жимсгэн гэдэг. Энийг сайхан хамтлаарай. За энэ гоё ном бий. Би Монгол хүүхэд гэдэг Дадай Жанцах их номыг эхнээс нь аваад дуустал уншаарай хүүхдүүд. Чөлөө цагаараа энэ тоглоомоороо наадаарай. Луудаа гэх тоглоом. Мөн ийм пазл ийм эвлүүлдэг ийм зурагтай. Ийм бэлгийг танарт бэлдсэн юм аа. Энийг одоо бэлдэх гэж байна. Хүүхдүүдтэй улам их амжилт хүсье. За тэр дээрээс нэвчнэ. За чингүүндээ улам их амжилт хүсье. Баярлаа. Эмүүжиндээ амжилт хүсье. Эмгчэндээ амжилт хүсье. Анклундан амжилт хүсье. Номон бэлгээ аваарай. Ариун Бэлэгтэй амжилт хүсье. Баярлаа. Заяат амжилт хүсье. За ингээд өнөөдрийн хичээл үгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяр таа.